Энэ үчиг залуу зохион бүтээгчтэй хамт өнгөрүүлж байгаа үзэгч та бүхэнд маш их баярлалаа. Залуу зохион бүтээгч 2012 нэвтрүүлгийн ээлжид дугаар энэ үдшиг үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн болж байна. Манай нэвтрүүлэгт салбар бүрээс бүтээлүүд оролцож байгаа. Энэ удаад миний ойлгож байгаагаар бол эрүүл мэндийн салбараас бүтээл авах гэдэг шиг байна да. Тэгээ ер нь манай нэвтрүүлэгт эрүүл мэндийн салбарын төлхөө оролцдог бид их дуртай байдаг. Өнгөрсөн жил жишээ нь бас нэг дэвшлэгтэй юу тэр амар эвгүй бүтээл өстэй соёж байгаа юм шиг ингэж ойдог зүв тийм ээ. Тийм. Яг тэр сэдвэр дараачийн оролцогч маань оролцож байгаа. За баасан хүүг тайснаа өрөө. Баасан хүү маань ямар бүтээлтэй ирснийг өөрөө тайлбарлавал илүү ойлгомжтой байх болоо. За сайн байцгаана уу? Сайн. Өөртөө танилцуулаач. Намайг Нэмд орж гэдэг. Шинжилгээ ухааны технологийн сургуулийн эрчим хүчний инженерийн сургуулийн эвлэгийн тоон төхөөрөмж ашигтай инженер 3 дахь курс оюутан. Бид хоёр нэг анги оюутнууд байгаа. Намайг Борхогийн Баасан хүү гэдэг. За ямар бүтээлтэй ирсэн мөлий? Эхний санаа нь бол электр зүрхний сувагтай зүрхний цахилгаан бичлэгийн аппарат байгаа. За та бүхэнд амжилт хүсье. 3 минутын хугацаанд багтаж бүтээлээ танилцуулаарай. Зүрхний цахилгаан бичлэгийн аппарат нь хүний биеэс гарч байгаа биопотенциалыг электродны тусламжтайгаар бүртгэж аваад өсгөөд бүртгэн мэдээлдэг аппарат юм а. Энэ томны гурвалжныг ашиглаж электродоор хүний биопотенциалыг маш олон дахин өсгөж байж цаасан дээр хэвлэж харагддаг. Тэрнээс бол биопотенциал бол хүний энгийнүүдээр бол харагдах боломжгүй. Ерөнхийдөө ийм хэлбэрчилсэн бүтцтэй аппарат байгаа. Ерөнхий зарчмын схем нь бол оролтын биопотенциалыг үйлдлийн өсгөгчөөр өсгөөд, тогтмол гүйдлийн өсгөгчөөр өсгөөд, тууцны механизм буюу цаасны механизмаар ингээд гаралтан гаргаж бичлэг болгож хувиргана. Мэдээж ихэнх тоног төхөөрөмж маань бол тижээлийг шуудгаж буюу тогтмол гүйдлээр ажилладаг байгаа. Энэ бол ерөнхийдөө энгийн бүдүүвч схем. Энэ бол оролтын урьдчилсан өсгөр. Энэ болохоор гүйдлийн ерөнхий 8 дахин өсгөр. Биопотенциалыг ингэж олон дахин өсгөж ижил хүний нүдэнд харагдах боломжтой. Тэгээ энэ аппаратыг хийснээрээ бас эдийн засгийн хувьд хэмнэлт үзүүлж болох юм аа. Лодоор авсан шүүгч, цог жавхлан шүүгч чиний яриаг анхаарахгүй байгаа юм биш үү? Манай нэвтрүүлгийн IT спонсор MCS Electronics-ийн тусламжтайгаар бид iPad-н дээр чиний санаа бүтээл ямар загварууд байдаг, ижил төстэй санаа бүтээлүүд байна уу гэдгийг шүүж харж байгаа юм шүү. Наач бол ерөөсөө энэ схем байна тийм үү? Мөн бод. Яг олоод байна. Тэгэхээр бол яг ийм схем байт юм л да. Машины бол биш болчих гээд байна л да. За Монгол анхудаа гэдэг бас биш болчих гээд байна. Зүгээр илүү тааны гаргасан шийдэл чинь юу вэ гэх гээд байна л да. Одоо ED 620 олсон уу? ED 620 компьютер ланд захихаар бол болно. Гэрээгээр авч болно бас гэж хэлчихлээ. Ерөнхийдөө болоо гэсэн аваг байгаа тийм үү? Угүй яг 35 мянган төгрөгийн үнэтэй байдаг юм байлээ. Тэгээ үнийн судалгаагаа бол ерөнхийдөө хийгээд авахд бол бэлэн болчихсон байгаа. Бидний хувьд бас манай ангийн хамт олон багш нар маань бас байгаа л та. Тэгээд нэг юм байл да. Энэ схем хизээ олж авсан тавир. Энэ схемийг бол яг олж аваад баг 12-3 7 он жин. Яг энэ схем бас. Гэтэ яг энэ схемийн зүгээр энгийн схем болохоос яг бидний энэ угсралтанд орохоор бүрэн гүйцэтгэх схем бол биш. Тэг ер нь ерөнхийдөө том схем нь бол Оросын дээр үрийн техникийн шийдлээр хийж байгаа. Тэгэхээр би танаас ганцхан юмсаа. Та нар одоо манад хэрэглэж байгаа цахилгаан эрчим хүчний давтамж шийдвэд юу лээ? 50 гэрц. За 50 гэрцийн шуугааныг яаж өгөх гэж байгаа? Одоо хүний бие дээр нааж байгаа электродондоо болохоор уус мэл электролизийн уус мэлийг ингэж зүрхснээр шуум нь бол хүний биетэйгээ илүү сайн наалдаж өгснөөр шуум нь бол ерөнхийдөө арилдаг гэж үзсэн. За ингээд наад чи бол худлаа болж байна. Яагаад худлаа болж байна тэр? Угаасаа эргэн тойронд байгаа цахилгаан сорон зоорн биш тийм ээ. Тэр хоёр та хоёрын тавьсан хүний бие дээр тавьсан тэр хоёр наачнаас үзүүдэд шууган гараад ирдэг байхгүй. Тэгэхээр тэртээ дэргүү тэр ED 600 орч өсгөөд авчихна гэдэг. Тэр бол хамаа байхгүй. 50 гэрцтэй газар бол 50 гэрцийн давтамжтай тийм суур шуугаа орж ирнэ. 60 гэрцтэй газар бол 60 гэрцийн давтамжтай шуугаа орж ирнэ. Тэр бол ялгаа байхгүй. Нөгөө хүний зүрхний цохилтоор үүсэж байгаа потенциалын ялгууртаа цуг өсгөөд авчдаг байхгүй. Дараагаар нь яадаг вэ тэр та нар нам давтамжийн шүүлтүүр тэрнийхээ ардаа талд хийх хэрэгтэй. Тэр шүүлтүүр нь ямар аргаар хийх вэ гэхээр үгүй бол та нар аналог хэлхийгээр хийх хэрэгтэй. Аналог хэлхийгээр хийхгүй гэвэл та нар тоон болгоцсон тэр утгаа тоон шүүлтүүр хийх хэрэгтэй. Тэгэхээр та нар яг тэр хэмжээний одоо шил мэдлэг байна уу? Тэрнээс гадна эмнэлгийн тоног төхөөрөмжөдөө хажууд та нар гар утсаар ярьж болдгоо шүү дээ, тий? Радио станцаар ярьж болдгоо шүү дээ, тийм ээ? Мөн тэрнээс гадна одоо сүүлийн үед байгаа компьютер болон
Одоо жишээлбэл өөр электрон хэрэгслийн дижилийн хөрөмж чи хэдчнээ килогерц давтамжтай байдгийг мэдгүй. 15-аас 35 килогерц өндөр давтамжтай байгаа шүү дээ. Тэр шууганууд чи бас хүний биеийн дээр энэ альсын дээр бас нөлөө үзүүлэн шууган бол ороод ирдэг байхгүй. Тэгэхээр та нар одоо нам давтамжаа шүүцсэн бол яг өндөр давтамжаа ахиа шүүх нь шүү дээ. Тэгж байгаа та нар яг авах гэж байгаа тэр хүний зүрхний цохилтын давтамж ер нь хэдээс хэдэн гэрцээ шууганыг та юу дохиог та нар авах хэрэгтэй. Тэрийг нэг хэлээд байгаа. Яг тэр физик үзэгдлээ мэдчихэв үү? 0.5-аас 100 гэрчийн дотор л та нар авах хэрэгтэй. Хүний зүрхний хурдан цохилтыг 100 гэрчээс тийш чадахгүй шүү дээ. Тэгэхээр та нар тэрийг мэдэхгүй жиж яг одоо энийг хийнэ гэдэг үл хэцүү. Эхний ээлжин тэр эдисийн гаралтан дээр эдисийн шатаачлаггүй шиг нэг эвтиг ажлыг авч залгаад мэдөө. Сигналаа хараад үзээд тэгээ ямар юм гарч ирсэн. Тэгээд түрүүний та нарын анхны үзүүлжсэн бүдүүчин дээр та нар тоон бичигч байхгүй, аналог бичигчээр бичих гэдэг байгаа шүү дээ. Миний ойлголт зүйтэй бичигчтэй. За тэгээд ижлэхэн гарах нь үгүй ямар ч юм хийгээд үз. Гэхдээ та нар бол энэ схем бол зогоогүй шүү. Энд чинь хүний бэлэн байгаа юмыг хуулдсан байна шүү дээ. За нэг ногоо. Би бас хийлгээд үзье. Нэг ногоо. Гэхдээ миний шаардах юм яг адилхан юм аппарат байгаа шүү дээ. Оскоптой би зэрэгцүүлэл харна. Түүнээс биш одоо ямархан барьж орж ирэхгүйгээд нэг юм эдийн элемент гагнцсан. Ингээ эмцэн чи юм гаралтай шууган гаргасан юм байвал хүлийн зөвшөөрөхгүй. За ингээд гайхамшигтай 3 ногоон гэрлэр тэнцэж байна. Саяны гаргасан алдаанууд дээрээ суралцаж илүү ихийг эрэлхийлж тэгээд аппарата яг та нарын ингэж хилээ зөвлөсөнтэй дүүцэх хийхийг хичээнэ. Одоо Баасгова түүний баг дараачихаа бүтээлийг танилцуулахад бэлэн байгаах. Бэлэн байна уу эсвэл сая жоо ачаалд орцсон уу? Зүгээр. За дараагийн бүтээл нь автомат даралтын аппараттай. Хэн тайлбарлах вэ? Хамгийн гол нь хүний үйл ажиллагааг яаж хөнгөвчлж байгаа вэ гэвэл манометртэй юм уу мөнгө усны багантай даралтны аппаратаар ингээд өвчтөн ямар нэгэн ингээд даралтаа үзүүлэх боллоо гэхэд заавал 2 хүний тусламжтайгаар даралтаа үздэг штэ. За ингээд нэмд орж ингээд даралтаа үзүүлэе гэж бодоход би заавал даралтын үзэх шаардлагатай болдог. Харин автоматын даралтын аппаратыг хийснээр бол нэмд орж өөр даралтаа үзээд өөрийгөө одоо даралт маань ихсэн бол би ийм ухах хэрэгтэй байна. Эсвэл даралт маань өвдсөн байна. Ингээд ийм байна ингээд эмчээс ингээд зөвлөгөө авах боломжтой. Гадаадын ийм төрлийн өөртөө шалгадаг зайгаар ажилтдаг тийм аппаратууд зөндөл өдөө манад байгаа гэж. Батарей чинь ерөнхийдөө тэжээлийн блок батарей бол ингээд утасны батарей ч гэсэн нурдсан шүү дээ тийм болохоор ерөнхийдөө тогоор бас ингэж ажиллаж болно. Тийм техникийн санаа дэвшүүлж байгаа тэжээлийн блок дээр нь тэгээд яг тэжээлийн блокыг ингээд хувьсгаараар өөрчлөөд хөдөө орон нутагт нэг нарны зайн аккумулятороор бас ажилладаг байж болно. За наад хэмжиж байгаа зарчмын схем гэдэг юм байна тий. Та нар эмнэлгийн хэмжилтийн багж хийх гэж байгаа тийм үү? За тэгээ аналог юм хийжсэн туршлага тоорноос байхгүй байна. Хэмжилтийн мэдээсэн туршлага байхгүй тий. Тэгээ ингээ огт хийх юмгүй. За төрөөнийх чинь интернетээс татаад юм уу юунаас олооч хамаагүй нэг хэсэг байсан. Живж байхгүй заа. Тэгэхээр дөрөвнийхээ бүтээл дээр л ажил. Тэр чинь саараагслууд хангалттай амжилт хийцүү ажил. Тэгмжээ тэрүндээ төвлөр заа. Энд чинь бол угаас дэмжихтэй боломж алга. Гол оруулж ирсэн санаагаа та бүхэн зөвшөөрүүлээд 3 ногооноор тэнцвүүлсэн. Тэр бүтээл дээр амжилттай ажиллаарай. За шалгуулт хэцүү байв. Ямар байна? Бас хүн дэлээс хастаа батал. Тэгээд яг шүүгчнээс нэлээд шүүмжил сонслоо. Гэхдээ бас бүтээрт бас ихтгэл найдвар бас хүлээлгэсэнд нь бас баярлалаа гэж хэлье. Одоо бага хугацаа үлдсэн та хоёр юу намжих вэ? Ерөнхийдөө амжин л гэж хичээж хөдөлмөрлөн. Тэгээд ерөнхийдөө шүүгчдээс ч гэсэн их шүүмжил авсан байж одоо тэрнийхээ хэргийг гаргах хэрэгтэй шүү дээ тий. Ингээд та нарыг ингээд ийм шүүмжилтэй байснаа та нар дээгээрээ гэд их ихтгэл найдвар өгж яхад нь бас хийхгүй байж болохгүй л дээ. Тэгээд хичээнэ. Гадаад үг мэдэхгүйгээр дээрээс нь нэр томьёо яриад цогоо шүгчсэн асууя. Та зохион бүтээгч байж болно. Их юм үдсэн байж болно. Гэхдээ имлэгийн тоног төхөөрөмжийг яаж бичээд байна те. Би тэр сая инглиш дээс тоглоход нөгөө А-гийн, О-гийн, Б-гийн, Ц гэх гинтүүд үсрэл ордог штэ. Яг тэр шиг орцохоо чаддгүй.
Тэгэл нөгөө Орсон бол тоог зөвхөн өгсөөр гарч ирэх гэсэн байхгүй. ED 600 шиг тань штэ тий. Тэгэл нэг нараас том аагийн бэгийн цэгийн мичлэсгээ нөгөө микроскемний тий. Би итгэдэг манай цогоо шүгчээр бахархаж байна. Тий. Сая бол үнэхээр бас сая хоёртой шүү дээ тий. Өшөө том аппаратуудыг эмнэлгийн аппаратууд зассан шүү. Ачийн засаад игээд ядчихсан юм. Тэг учраас тий салбар дими ярьсан байх төгсгөл юм байна. Хоёулаа юм яриад чинь. За энэ талаар ярих юм бол гэхдээ цогоо шүгчээр бахархаж байгаа хэвээр шүү. Дараачийн оролцогч маань 1-р сургуулийн 10-р ангид суралцдаг Төвшин Баяр байна. Төвшин Баяр зохиосон цасныхаа үрзэг бидэнд үзүүлнэ. Төвшин Баяраа тайлбар гаргаж ирхийг урьж байна. Төгөлтрөө хоёулаа энэ дээр юм ярьж шээ. Энэ дээр юм ярьж хурц сэрэ мөрөн дээр бол юм ярина. Багасаа нэг ангид сурч ирсэн. Тэгээд бит хоёр бүх юмыг хамтарч хийдэг болохоор нэг баг болж ирсэн. Хоол идэхтэй. Арайч үгүй. Арайч үгүй. Уул нь чи хоёр юу? Асуулт болохгүй нэ. Баг ангиас л цугл хамт явж байгаа. Хөлж байгаа. Зүү орох зайгүй найзууд чинь шүү дээ. За. Засны үрзэг хэн зохиосон бэ? Хэний санаа байсан бэ? Ер нь бол миний санаа байсан. Тэгээд ер нь манай аав тэгээ манай багш маань их дэмжиж өгсөн. Энэхүү үрз маань болохоор цасыг цэвэрлэх зориулттай бөгөөд тагтарсан цас буюу тагтаршаагүй цас гэснийг хоёулыг нь хусах зориулттай. Зүгээр жирийн үрзээр болохоор цасыг хусаад авч шиддэг бол энэхүү үрз маань шулуунаар явхад бүх цасын зүүн талдаа овоорохоор зайд явна. Тэгээд энэхүү хүрзийг хоёр төрлөөр явсан байгаа. Ардгаар юутай нь болохоор одоо тагтарсан буюу мөлчлөлтсөн цасыг хусаж авахд зориулагдсан. Энэ нь болохоор сэвсгэр буюу шинэхэн орсон цасыг авахд зориулагдсан. Тэгээд хүрзийг ер нь хийхдээ хийцэн болдоор буюу багжийн болдоор хийн. Ишийг тогтоохдоо цэрэг хүрз байдаг штэ. Тэрний яг журмаар ард нь бэлсэж тогтооно. Тэгээд энэхүү хүрзний далийг бол 45 градус гэж ойрлогоо бодож байгаа. Яагаад гэвэл хит өндөр градустай бол шидэгдэх цас маань ойрхон буuna. Хит градус маань бага байвал цас маань их ачаал өгж хүн ингээд түрхэт маш хэцүү болдог. Бариул хийх шаардлагатай. Яагаад гэвэл хүн ухаж ингэж түлхэж болно. Эсвэл ингэж хоёр гараараа түлхэх шаардлагатай. Ийм санаа гаргаж байгаа юм бол сайн байна. Өсөөлж чадахгүй тагтарсан цасыг бол ямар ч гэсэн чинь хамаад байна. Харамсалтай та хэдийн өмнөхөн ийм дугуйтай ийм хамдаг юм хийгээд боддоор хийгээд бичлэгийг биднэрт үзүүлж байгаа тэнцсэн л тээ. Тэрхүү нэг түлхдэг юм нь болохоор жоохон болох санагдсан. Яагаад бол тэр чинь тэгшгэн байгадлаар ингэж түлхүүл энээр гарч маш хурдан ядруулна. Тэхийн тул заавал цасыг зүсэлттэй юм уу эсвэл хажуу жишээ байдлалтайгаар ингэж цасыг холдуулах зарчмаар бас бий болох хэрэгтэй юм болоо гэж. Би бол хийлэгчмээр. Түрүүн дээр бичлэгэн дээр бол нэлээд тагтарсан цасыг нэлээд хүч гаргаж төрж байгаа шүү дээ. Чиний чи бол нэг хүмүүрээр ингэж үрж байгаа учраас нэлээд сэвсгэр юм одоо зүгээр бүр хүн дээгүүр яваагүй юм бол магадгүй. За түрээд тийш магадгүй зүгээр. Миний бодлоор бол ашигтуулын авчид нөгөөдгөнд илүү ажиллахад арай хэвтэйхэн баг. Тэгэхээр та яагаад ингэж өчтөө инээж байгаа мөртлөө хийгээд үзгээд байгаа? Үгүй яахад хүн юм хийгээд үзэхдээ те. Одоо наад чинь нөгөө эсрэглийнхэн багийн юуг хардсан биз дээ. Муу сул талын яг эн чинь зохио бүтээгч байдаг хүнд байдаг шинж чанар байхгүй. Нөгөө хүн чинь бол чамайг харангуудаа за энэний давуу тал нь юу вэ? Зас нь хажуу тийшээ гарах юм байна. Тэгээд ингээд нэг тийшээ гарахгүй юутэй шүү дээ. Хамгаалалттай хэсэгтэй биш нөгөө талруу. Зөв тайлбарлаад энэ бол ийм орчинд энэгээр ажиллахыг гэдгээ сайн тайлбарч чадсан бол айлын гэрт хурц байхыг үүсвэ шүү дээ. Ер нь бол өнөөдөр хүртэл панерын автон хурцээр л манайхан чинь түрэл явж идэг шүү дээ тийм ээ. Ингээд бодоод шүгчээ гэрэл юмчаас би хийлгэж үзэх гээд байна. За гэрэл замжилт үсээ залуучдаа 2 дугаар шатнд маань цас мөс арилаагүй багт явагдана. Тийм болохоор хүрзий чинь бид нар туршиж амжина. За 2 дугаар санаа маань ямар санаа вэ? Ерөнхийдөө бол тагцарсан цасыг бутлах зориултаар хотогчлтын нэг чирдэг нэг сав маш их байдаг. Тэр нь зүгээр нөө хогоо ирээд хийгээд хүмүүсд зүгээр л чирээ яваад идэв штэ. Тэрэнд нь бас толгуурлаад зүгээр чирч яхаар гэсэн зориултаар 65-аас 45 градустай налуудаа явахаар энэ цас бутлагчмаар цасыг ингээ бутлах зориултай. Хүндийн жингийн нь болохоор цас бутлагчийнхаа яг энэ эгц дээр голлуулж байрлуулах зориултай. Яагаад гэвэл ингэж байрлуулснаар хүн хит хүнд имийг татахгүйгээр зүгээр чирэх боломжоор явна. Тэгээд энд болохоор хэдий чинээ савнд хог их байна, төдий чинээ даралт учруул цасыгаа бутлан гэсэн зорилгоор шүд орон дизайн болохоор ойролцоо байх тусмаа сайн. Яагаад гэвэл хагарах орчин их үүснэ.
За ойролцоо гэдэг чи одоо энэ манай шүүгч нар маань йогийн зүгээр тайлбарлаад байгаа юм да хүүхдүүдэд. Хамгийн чамд ойлгогдсон жишээ нь бол угаасаа л гинжир трактор явсан байхад цаас ховхроо дунсан байдгүй гээл те. Тэрийг хараараа тийм ээ. Гинжир тракторын мөр гарсан мөртлөө цас нь байж л байдаг байхгүй. Тэгэхээр нөгөө өмнөх бүтээл дээр ажиллаж тийм ээ. Ногоон карт авахд манай залуу зохион бүтээч нэвтрүүлгийн босго өндөр байв уу? Дотор бас сандарв уу? Ер нь бол баг сандардлаа. Баг тэрэг яагаад гэвэл нэг өмнөх юмнууд дээр маш олон нөгөө яг цаас хусагч одоо тийм юм маш их орцоо болохоор жоохон эргэлдчихлээ. Гэхдээ бас өөртөө ихтэйгээр явлаа. Чиний хувьд сандарсан нь шүүгчд нилээх шүүмж ус зарим үед хэлэх гээд шүү дээ. Би нэг сандараагүй. Гэтэ баг цаг сандарсан анх удаа орцож байгаа. Бүтээлээ 2 дугаар шатанд айлуулах амлуулаад ирнэ. Тэгээд ерөөхдөө бол туршилтын юугаа хийж үзээд тэгээд ирнэ гэж бодож байгаа. Одоо орон сууцнд амьдардаг хүмүүст амар тулгамдсан асуудал. Тэгээ ер нь бол одоо манай Монгол шиг асуудал тулгамдсан ус гэдэг зүйл бол амар чухал эрдэнэ болоод байна. Тэгээ усаа ер нь хамгааллын, хайрлын, баг хэмнээ гэдэг хүртнээс ухаалаг угаалтур гэдэг тийм төхөөрөмжөөр орж байгаа. Ухаантай угаалтур бол ухаантай. Ярина. Ярихгүй. Хүснээ чинь ярихгүй. Хүснийг хийнэ. Тоол гэдэг ч юм уу. Угаах юу угаах ёстой зүйл бүгдийг л хийх юм байна. Хувцас угаая. Угаалтур гэжтэй. Яг хувцас угаахгүй 21-р зууны Монголын залуу зохион бүтээгчдийн угаалтур ямар байх ёстойг яг одоо та бүхэнд бацаая. 3 минутын дотор багтааж тайлбарлана. Амжилт хүсье. Халуун хүйтэн 2 усын сонголт ахад бүлээн ус сонгохдоо эхлээд хүйтнээ гоожулж агаад дараад нь халуун ус ингээ баг багаар игээд өөрийнх нь хэрэглэж байгаа бүлээн усыг гаргаж авч байгаа. Тэр усын маань өөрөө бол манай угаалтур маань болохоор шууд гарах хүднээс угаалтурын санаа ерөнхийдөө бол тиймэрхүү байдлаас үүссэн. Тэгээд ер нь бол ягаад одоо орчин үеийн угаалга хийхэд угаалтурд ямар ч төрлийн угаалтур дээр суурлаад тэр угаалтурын нэг төхөөрөмж маягийн юм л байх юм л. Тэр маань өөрөө болохоор одоо байнгын зах зээл байх хүднээс эхлээ угаалтурд нь тавигдах шаардлагууд болохоор орчин үеийн тэгээд гоожих усныхаа температурыг өөрөө автоматар тохируулдаг. Тэгээд хүн бүр хэрэглэх усны температурыг өөрөө тохируулад би өөрөө тэдэн градусын усанд өглөө болон нүүр гараад тэдэн градусын усаар угаадаг бол тэр усаад дараа шууд хэрэглэх боломжтой. Хүйтэн усны макс температур, халуун усны температур гэ гарна. Энэ дээр болохоор хүний хэрэглэж байгаа усны температур. Хүн усаа тохируулжаад ер нь тэдэн градус усанд яачаад тэгээд аль нэг конофон дээр хадгалаад авчих. Ерөнхийдөө бол хүйтэн усан дээр бол хүйтэн ус макс хүйтэн усаа шууд гардаг. Халуун ус нь цагдуулдаг гэж байна шүү. Халуун усаа гаргаж өгдөг. Бацаагийн ухаалаг угаалтур нь усны өргөө зардлыг хэмнэх гэдэг талаас байж болох санаа гэж шүүгч нар дэмжиж байсан боловч оролцогч маань том алдаа гаргалаа. Бацаая ухаалаг угаалтураа яаж хийх шийдлээ тайлбарлаж чадсангүй. Ингээд үндсэн шүүгч цогж авахлан ерөнхий шүүгч Лодар Руслан нар бүтээлийн шийдэл дутуу байна гэж үзээд улаан гэрэл харин болдоотор шүүгч эсэргээр илүү сонирхолтой шийдэлж байж болох талтай гэж дүгнээд ногоон гэрэл дарлаа. Ингээд Бацаагийн ихэнх санаа улаан гэрэл авснаар тэнцсэнгүй. Одоо түнд дахиад нэг санаа бий. Энэ бол хотелын гэрэлтүүлэг дахиолол. Хотелээ тавиад одоо ингээд 4 шон тухайн одоо өвлжөө бол Урагшаа аймагт бол өвлжөө баг. Тэгээ өвлжөөг нэг ашигладаг. Тэгээд тийм байдлаар нэг одоо бог малаа яадаг өвлжөө ингээд яжгаад гадуураа бод малууд ингээд хөвтөрч шүү дээ. Тийм байдлаас яг тэр хөвтөртэй газруудаар ингээд шон байрлуулад тэр шон дээр болохоор хөдөлгөөний мэдрэж тавиад хөдөлгөөн мэдрэжтэй. Тэгээд шон маань өөрөө тухайн одоо энэ шонны дор нэг хөдөлгөөн идэвхтэй ороод ирж шүү дээ. Тэгээд энэ шон маань буцаад энэ шоннуудаа мэдээлэл өгөөд тэр шонны сонгууд дээр гэрлүүд асна. Тэгээд мөн хөдөлгөөний байдлыг бүр идэвхтэй болоод ирж тэнгүүд баазар дуграад эзэндээ мэдээлэх маягаар хандж болно. Айл болгон ч хотч нохоотой байгаа шүү дээ. Дор аяж 2. Нөгөө нохоонууд ч тэрнгөр гүүхэр яаж ядах вэ? Би нөгөө сайн нөгөө хөдөлгөөнөө ялгая гэдэг байгаа шүү дээ. Идэвхтэй хөдөлгөөнөө идэвхгүй хөдөлгөөнөө гэдэг тийм. Айлын мал одоо тэр нохооноос үргээд зогтохгүй нь бол тодорхой шүү. Чон ороод ирэх юм бол ер нь хэр амт ороод ирэх юм бол идэвхтэй нөгөө мал залч үргээд ирэнгүү тэр орон ч нэг хэд гурван чонд ч нөгөө чон ч нөгөө хэд гурван хонд ч хүрээд амжихгүй юу? Идэвхтэй хөдөлгөөн гаргаад тэр чинь мэдрэх гэсээр байтал. Энэ бол
гайгүй л гэж. Нөгөө нохооч хүүхдэр тэр чинь ойлоос олохгүй. А чиний бол санаа бол яаж гэхээр дөрвөн шон дээр босгоцсон нөгөө мэдрэгч хот руу гаргах гэдэг юм шүү дээ. Тэ. Тэгэл шонгийн одоо тухайн айлмаар бол хідэн том юунаас болоод тэгээд чинь нэг одоо яа тий богмал ч юм уу хон нохооч юм ямар нэг хүүхдэд тэр юу чинь мэдрээ зүгээр салаад болохгүй чи яг хөлөөний даачих ажиллаж үзсэн үү? Болоод хөлөөний даачих. Жохон хөдлөнгүүд л ингээл ажилладаг шүү дээ. Тэгээд тэр чинь нэг үхэр босдг юм уу? Үгүй бол яадаг хажуудлаар нохоо хүүхдэд л ингээд байдаг. Аль нь чон аль нь нохоо тэр чинь тохируулахад хэцүү. Ямар тохируулдаг гэхээр ганцхан линзийнхаа гасаар тохируулдаг байхгүй. Би яг тэр болон үзэх гээд байгаа бол линзийнхаа боксын цаг 8 9 м ингээд нарийнх болгочихж байгаа. А тэр бол зөвхөн энийг л бас хажуудлынхаа нь юус ялахгүй. А боксын цаг өргөн болчихвол ч энэ авир байгаа, энэ доор байгаа, энд байгаа, энд байгаа бүгднийг мэдэр. Төөдөнд байгаа юм чи мэдэр. Тэгэхээр бол энэ яг тийм бас нэг тийм оновчтой шийдэл биш байна. За ингээд гэрлэр санал хураана. Нэг улаан, хоёр улаан, гурван улаан. Инфраридыг л их сайн судалж мэд хэрэгтэй байна л да. Ямар цаг агаарын нөхцөлд ямар гарагт яаж ажиллах вэ? Гадаалд хэрэгэлдэг ийм даачууд ямар даачууд хэрэгэлдэг вэ гэдэг. Инфра биш арадын хэрэгэлдэг үү. Яг арадын долгио явуулаад уцаад ойгоод ирсэн сигналаа хөдөлж ийн өөрчлөж ийн. Үгүй бол ультрасоникор мэддэг юм даачууд гэдэг. Радар шиг ажилтдаг гэсэн үг юм шүү дээ. За маш харамсалтай хоёр санаа хоёулаа дэмжлэг авсангүй. Гэхдээ чи үзээр дараа жилийн залуу зөвхөн бүтээгч заавал бүр илүү санаа тавьж бацаа. Зөвлөлт төсөө. За бацаа дотор юу болоо? Дотор боо юм болж байгаа гараад ирлээ. Ногоо гарч яач вэ? Байхгүй авсангүй. Тэгэл эсвэл би өөрөө буруу тайлбарлаа. Эсвэл хүн миний ярьсан миний санааг хүн ойлгосон, шүүгчнэр ойлгосонгүй юу тэгэл хийнээсээ л болов шүү дээ. Тэгэл шүүгчнэрс бас жаахан хатуу байна. Тэг яг би жаахан эхнээс үед бол жаахан санаа бүтэд оруулаад 2 3 дахь шатанд хийхтэй. 2 дахь болохоор хийн гэдгүүдээс нь болохоор зөвхөн ерөнхий санаагаа гаргаж ирээд яг хийх төр бүтцсэн схем энэ төр бол ер нь бол нэг хавжраагүй санаагаа ер нь гоё тайлбарлаа явуучих гэж бодсон чинь миний нөгөө яг чи төхөөрөмж яг яаж хийх гээд байгаа гэдэг үдээс нь бас хандлаа л да. Энэхүү санааг бол анх тоглоом дээрээс үндэсч авчихсан л да. Тэр нь болохоор тийм газар тариалан чиглэх тоглоом. Эхлээд нөгөө тариаламч маань эхлээд газараа аглаа, дараа нь ингээ өрөө суулгаа. Тэгээд дараа нь тэр суулгасан газараа суулаад тэгээд тэрийгээ зараад мөнгө олоод нэгдэг тоглоом байсан. Тэгээд яг тэрийг үйлдэлүүд бол тус тусны дэсэн. Битээр болохоор энэ үйлдэлүүдийг нэг дор нь хийдэг тийм баг жийл юу зүгээр юм байна гэж ярилцаад их болж байсан. Тэгээд аливаа зүйлийг бас бүтээлчээр харж чадах юм бол тоглоомоос ч гэсэн шинэ санаа бол урган гардаг гэдгийг бас манай оролцогчдод нотолж байгаа болоо гэж байна тийм. Яг энэ санаагаа тэгээд яг бодитоор хийгээд дараагийн үе тэнцчүүл хэрвээ тэнцчүүл дараагийн үетэй бодитоор хийгээд тавд харуулна гэдгийг амлаж байна. Чи одоо манжин тарих юм бол нэг өрийг бол нэг 2-3 см хүнд суулгаж өгөх одоо тийм байд юм байна л да. Тэгэх юм бол энэ одоо ихцаалч бол маань газартаа харьцаад яг газараа харьцаад энэ өнгөртөө байхгүй хүн төлөж байгаа. Тэгээ өнгөрөө ухт нь энэ бол утга нь бол газар руу яг нэг 2-3 см яг 2 см гэх юм бол яг 2 см ингээд ороод газраа хаглаад мөр гаргаа явуучих хэвээр явна. Тэгээд араас маа энэ болохоор өрөө цацсан энэ үр цацх маань болохоор одоо эндээ ингээд ийм жижиг аг үр гарах юм жижиг нүх гаргаа өгсөн байгаа. Эндээ ингээд одоо савныхаа диаметр тооцоод дууныхаа хэрэглэлээр өрөө хаяна гэж тооцоод өр хоорондох зай бол бас 2-3 см гэж тооцсон. Өр хаяа уусынхаа араас за юм маань булагч нь байж байгаа. Зүгээр сул чороогоо булаавчаараа нэгт одоо хөрснөөгөө чивийг нөө удаа хатгаж чаддгүй. Хөрснөөгөө чивийг алдна. Хоёр талаараа одоо услах үед нэг үр одоо урсна. За хөрснө одоо сэрэг учраас сул сэрэг учраас за тэгээд тэрний ардталт одоо булагчийн ардталтай нэвтрүүлэгч буулын одоо байхын шаардлагатай гэж үзээд нэвтрүүлэгч буулыг одоо ингэж байрлуулсан байгаа. Урталт нь одоо ягаад ийм хийгээд өгсөн бэ? Энэ болохоор одоо цас цэвэрлэгч байгаамаа. Энийг болохоор бүр анхны цас орсон дараа энэ болохоор цас цэвэрлэгчээ гээд энийг нэмэлтүүдээ аваад цасаа цэвэрлжтэй байгаа. Тэгээд энэ дээр болохоор ийм нэмэлт цас хийгээд энэ болохоор одоо ус зөөх бас зориултараас ашиглаж болдог гэдэг юм бол. За хоёулаа тайлбарлаад 3 минутанд амжсангүй те. Энэ яагаад ийм алдаа гарав?
Энэ болохоор яг та манай бүтээл болго ярих юм ихтэй. Тэгээд яг олон талаар ашигладаг тийм хийх бүтээмжтэй болохоор зэрэг амжсангүй. Ер нь гар өрлөөр ер нь харсан уу? Ер нь хийцээс янз бүрийн өрлөөр бол харсан. За тэдгээр өрлөөрүүдээс та хоёрын энэ бүтээсийн хийсэн өрлөөрүүд маань хийцийн хувьд ямар ялгаатай? Одоо гадаадаас орж иж байгаа одоо тэр нарийн ногоо өрлөгч гэдэг бас байдаг юм л дээ. Гэхдээ тэд нар болохоор яадаг вэ гэхээр тэд нар болохоор одоо нэг талаар үн өртөг ихтэй орж иж байгаа. Бутуурын энэ маань л өртөг багаар маш бага одоо төлөвөр одоо бий болж байгаа. За тэгээ давуу тал нь нэг хоёр мөрөөр зэрэг тарина. Тэгээд энэ маань өөрөө болохоор одоо үрийг одоо ямарч нэг давхардуулж унахгүй. Тэр одоо гол бас юм уу да. Тэгээ миний харснаар ерөөсөө яг энэ үрсэлгээний юу ч тийм оновчтой хөлбөр харагдахгүй байна. Одоо та яг тэр ажиллагаан дээр штэ. Тэр нэг үрээ унгаагч байгаа гэсэн үг штэ. Нэг цэлийн дотор жижиг нэгдүгürt нэг жоохон юм. Тэр ч одоо хийд талбай бол дуусчихъя. Банк гэх юм уу тэр яг өмслөгийн үрээ хийх савч айгүй жижиг юм харагдаж байна нэгдүгээр. Хоёрдугаар тэр яг тэр үрээ унгаах гэдэг тий тэр механизм чи ерөөсөө харагдахгүй. Нэг эргэлдээ доотлын нэг эргээ тэр нүхээрээ л унаад ах юм аашаа тий. 100 бясаг нэг одоо хөдөө амьддаг. Тэгээд нэг яг нэг өөрөө би хийгээд би ингээд турш битсэн. Тэгэд би өөрөө би ингээд зоохгүй манайх нэг 3 гатлаатай байсан. Тэн дээрээ би ингээд эхний нэг юм дээр би нэг манжин дарж үтсэн. Тэгээ манжин дарж үтэхэд бол би ганцаараа тарьсан ихтэй. Тэгээ би ганцаараа зүгээр нэгэ түрээ ингээд явсан. Тэгтээ энэ маань 2 мөр зүртэж байгаа. За нэг явахдаа бол нэг одоо таг гэж ярина штэ. 5 таяг бол тарьж байгаа юм. Тэгээд дараагийн үрээ хийгээд дахиад явахд бол дахиад 5 их мэтлэнгээр яваад энийг бол нэг гад талбай нь одоо нэг 200 таг тарихад бол энэ маань нэг 2-оос 3 цагийн хугацаанд би замдаа бас би ингээд юугаас дундаа бас амраа яваад байгаа шүү дээ. Бас ингээд ганц хоёр амраад ингээд өөр юм хийж өрөөд ингээд тарихад бол 2-3 цаг таригдж байгаа тийм. Тэгээ энийг бол яг 5 хүн одоо тарина тийм үү одоо ноог бол. За нэг хүн бол мөр гаргана гараараа ч юм уу юугаа мотороор ч юм уу ингээд мөрөө гаргана. Араасаа нэг хүн ингээд булаад одоо өрөө хаяа явна. Өрөө хаяа усаар нэг хүн ингээд булаад нэвтрүүлээ явах шаардлагатай. Тэгэхээр энэ маань 4-5 хүний ажлыг бол хүмүүжүүлж байгаа. Тэгээд зэрэг энэ бөөнхөр нь бол баг тэгээд их наривчл сайтай байх хэрэгтэй. Тэгээ олон үйлдэл авчирсан юм байна. Тэгээд машинаар чирэх юм уу эсвэл мотор тавих энэ бол ер нь баг хэрэггүй. Ерөөсөө л гараар хийхтэл ер нь хангалттай. 2 см-ийн гүн гэдэг бол бас их нарийн хэмжээ. Ийм л байдаг. Тэгэхээр энэ мэрэгжлийн талаас нь бол энэ зүйлийг бол анхаармаар л байна. Та нар түрүү гараар хийж байгаа тохиолдолд үрээ булаад хөрсөө нэвтрүүлнэ гэж штэ. Энэ хөрсөө яаж нэвтрүүлж байгаа? Энэ дэр зөвхөн булаалаа гэж штэ. Булаад араалт нь нэг юм бас нэг юм юу явж байгаа штэ. Хязгаарлагч бул шиг одоо тэр зурган дээр одоо харах юм уу? Харагдах. Одоо арын тэр дүүжлээс тэр гэж байна. Тэр бол маш хүнд одоо хөрсийг одоо бүр ингэж нэвтрүүлж өгч байгаа. Энэ чинь одоо шилбэл хөрсөн дээр нэг чулуун болоо ийм урт ганжин шиг багтаа чинь нэг юм директор хүн дээрэл тэр чинь тэхгүй юм шүү. Нөгөө ногоо тарихтаа бол ханзан бүрийн чулуун молоо бол талбай дээр энэ бол байдгүй шүү дээ. Тэгээ бэлдсэн юм бол бэлдсэн яг талбай дээр таригдсан. За яг зүгээр чулуу байхгүй болох ийм натгцсан хөрсч юм. Бүр яг чи энэ дүүцэн тэгш талбай дээр бол ихгүй байгаа ч тийм. Тэгэхээр миний бодлоор зүгээр тэр ухцсан хоёрын араас л ингээл энэ бол да уртлын хязгаарч бул гэж байгаа л да нэг утганыхаа одоо гүнийг хязгаарлаж өгч байгаа шүү дээ нөгөө. Одоо яг 2 см тарих тустай бол яг 2 см гарна гэсэн дээр одоо хязгаарч бул гэж байгаа шүү дээ. Хязгаарч бул маань бас тодорхой хэмжээний жинтэй. Тэр маань утлагаа хөрсийг бас ийм бүхэн шороо мороо тааруул тэргээ бас ингэж буталж байгаа юм. Нэг сайлсан юмнууд үзээд анхаарах хэрэгтэй шүү. Нэг ногоо. За лодоо өгшт бүх шийдвэр гарах ирж байна. Болдоо зурагчийг ойлгосон тийм үү? Шийдэлж бол механикаас маш өчигдөр технологи очлоо шүү дээ. Өчигдөр бидний оруулж ирсэн бас ийм унтсан. Гэхдээ зөвхөн нэг давуу тал харж байгаа нь өдөө өгшөө сурч байгаа юм байна. Хажууч энэ багш нар байна. Энэ багш нарын хийсэн шаардлагад нийцхүүц шийдэлтэй дараагийн 2 дугаар шат нь бол хийц орж ирэх нь шүү дээ. За тэгээ харъя за. За залуучууд амжилт хүсье. Та эдийн хийсэн бүтээл цаашаа улам хөгжиж за энэ үсэлгээний төхөөрөмж хөгжих бас алхмуудыг нэг шигтаар ахиулах болов гэж би бодож байна. За ингээ 2 дугаар шатанд уулзцгаая. Баяртай.